Багш юу нэг юу гэж явж байгаа. Яаж ганцхан удаа уулзаад үү? Энэ гурвын асуудал тэр хүндлэнгийн найзууд харьцаа болдгоо нь яг ямар учиртай? За сайн мэцхан уу. Хургаараа подкастынхаа 2 дугаар дугаараар уулзж байгаа да. Маш их баяртай байна. За бид хоёр дараагийн захиагаа хүлээж авсан болохоор 2 дахь дугаараа ингээд бичгээр шийдлээ. За тэгээд захиа ирүүлсэн үзэгч сонсогчдоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд захиагаа уншицгаая. За өнөөдрийн захиаг би унших байгаа. За сайн байна уу? Бичлэгийг нь үзээд би бас явуулах зориг гарган явууллаа гинэ. За баярлалаа. Би одоо оюутан 1-р курс их сони юм болсон. Бараг л хайруу найзуу болсон гинэ. За юу болчих вэ? Гэт хайруу найзуу гэд хайрыг сонгоод ямар ч найзгүй болчихсон гинэ. Анх 10 жилдээ охид хүүгүүд гээл их олуулаа нийлдэг байсан. Миний найзуудын хүрээлэлд нэг охин би их хөөрхөн гинэ. Миний сайн найз тэр охинд сайн гэдгээ надад хэлдэг байсан. Тэр охин ч өөрт нь сайн гэдгийг нь мэддэг юм. Гэтэл тэр охин надад төгсөлт төхөх үеэр сайн гэдгээ хэлсэн гинэ. Сайн найз маань л надад тэр охинд сайн гэдгийг хэлдэг байсан болохоос биш, би ч бас сайн байсан. Тэгээд би ч нуугаагүй сайн байсан гэдгийг хэлсэн. Тэгээд би найздаа болсон зүйлээ хэлсэн. Нэг талаараа найзыгаа тандаад гэх юм уу да гинэ. Манай найз дурамчхан байгаагаа нуунгаа тэгэлдээ надад хамаагүй гэд тэгээд л бид хоёр тэр цагаас үерхэж эхэлсэн дээ гинэ. Нэгээс нь найзаасаа бараг зөвшөөрөл авсан юм шиг шүү дээ. За тэгэл би шууд муу хүн болсон. Манай найзууд намайг сайн найзынхаа хайртай хүнийг булаасан гээл харьцаа болсон. Сайн найз маань ч надаас шууд л холдсон. Манай багш хүртэл бид хэдийн харилцааг мэддэг байсан болохоор надад бараг л урам хугарч байна ухааны юм яриад надад нэг хэсэг бүр юу ч тохиолдов шантарсан шүү гинэ. Гэхдээ аль болох найз охиндоо хэр халтаахыг хүсээгүй. Аль болох л аз жаргалтай байхыг хичээсэн. Одоо хамгийн сонин зүйл нь ер нь их тэмцсэн гэж өөрийгөө боддог л доо. Би зуны амралт эхлээд хилээ сайжруулах зорилгоор гадаад явж 3 сарын сургалтад суусан. Тэр үед банк хэрэлддэг, жоохон хэрэлдээл уйлчихдаг байсан. Би сүүлдээ үнэхээр тийм царай харахыг хүсээгүй. Бүр уур хүрдэг болоод уг нь тийм их тэмцчээд үннийг хэлэхэд би шууд уйдчихсан гинэ. Би Монголд ирээд салсан. Гэхдээ надад ямар новшин болоод байгааг ойлгохооч болсон. Ярилцъя гэд найзгүй болчихсон. Одоо би яг яах ёстойгоо ч мэдэхгүй юм. Салсан нь заримдаа буруу байсан юм шиг санагдаад их гимшдэгэ. Энэ талаар сэтгэлээ хуваалцмаар санагдаад бичлээ гинэ. Миний анх гаргасан шийдвэр зөв байсан уу? Найзуудыгаа сонгох байсан юм болов уу? Яах ёстой байсан юм болоо гинэ. За ер нь бол хайрын гурвалжим ш тэ. Тийм ээ. Ер нь бол бараг л хайрын гурвалжим. Гэхдээ бараг л гэж ер нь хайрын гурвалжим л юм. Тийм ээ. Хайр сэтгэлийн асуудал бас хүний яг сэтгэл зүрхний асуудал аяг өгцөө тийм. Зайжаараа эхлээд жоохон юу гати да. За захиа ирүүлсэн залуу маань болохоор A гэж заяа. A. Яах юм? Зүгээр багигийн найз охин гэл явчих. Багийн л зүгээр хурамчны рүү дөө. Тийм. Миний бодлоор багигийн найз нь зүр бандсандаа тэгээд над хамаагүй л хэцэн бах гэж би бодож байна л доо. Тэ. Тэр чин уунал сайн гэд бас их удаан явсан юм шиг байгаа юм шүү дээ, тэ. Сайн гэж хэлдэг байсан гэхэр чинь. Ааха. Тэгтээ ер нь бол багигийн найз нас айгу сайн найз байна гэж бодож байна. Найздаа ингээд зайгаа тавиад өгч ш тийм. Миний бодлоор тэгж бодохгүй байна. Яг би тэгж бодоогүй гэхээр энэ найзуудад бас их сонин учир байна.
Ер нь л их олуулаа нийлдэг байсан гэж би ойлгож байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ нэгдэх асуулт надад ер нь 3 асуудал байна заяа. Эхний асуудал нь тэр энэ 3-ын асуудал тэр хүндлэнгийн найзууд харьцаа болдгоо нь яг ямар учиртай. Одоо ингээд нөгөө найзаагаа шууд дагж байгаа юм уу гэж байгаа юм уу? Яаж байгаа юм би тэрийг юусоо ойлгосонгүй. Хүний хайрын харилцаанд тэр найз нөхөрлийн харилцаа яг ямар хамаатай байсан бол тэрийг бол би ойлгосонгүй. За тэгээ хоёр дахь асуудал нь болохоро тэг манай нөгөө багийн сайн найз бас харьцаа болцсон гэдэг жаа байхгүй юу? Ер нь бол тэгэлтэй гэсэн хэрнээ тэгээд буцаагаад яцсан байж тээ. Ер нь бол шууд харилцаа таталцсан байж тээ. Тэгэхээр тэр бол ер нь бандсан хүний үйлдэл байна л да. Тэг бантаад тэг сайн найз нь бас хайртай хүнтэй нүү эргэцэн чинь уурандаа ч юм уу мэдгүй. Ер нь л харьцмааргүй санагдаад харьцаа болсон гэж байгаа байхгүй юу? Тэр бас нэг асуудал сонин маш сонирхолтой. За тэгээ дээрээс нь тэр багш одоо юу вэ? Энэ хүндлэнгийн шал тхийн хүндлэнгийн харилцааны багш юу нэг юу гэж явж байгаа. Тэрийг сайн ойлгосонгүй. Багш яг ямар хамаатай? Багшд бүр ямар ч хамаагүй бах чинь тий. Энд чинь 1-р курс байсан юм тий. Тийм. Гэхдээ энэ бол 10 жил болцсон үйл явдал юм байна. Нөгөө төгсөх үеэр гэдэг жаа байхгүй юу? Зөв. Тийм. Тэгэхээр одоо бол миний бодлоор тэгвэл хэдэн жилийн өмнөх үйл явдлаа яриад байгааг ойлгохгүй ч гэсэн одоо л оюутан л юм шиг байна. Хөрх юмтай одоо бол ер нь бол айгүй хэцүү байдалд орсон байгаа юм шүү дээ. Яг ингээд нийлдэг байсан фракцийн найзууд ингээд нийлхээ болцсон. Тэгээ хамгийн сайн найз нь ингээд нүрээ буруулаа явцсан. Ер нь ингээд хамгийн сайн найзтайгаа холбоогүй болох те харилцаагүй болох тэр юу амар хэцүү хамгийн хэцүү зүйл гэж бодож байна. Миний бодлоор тийм найзуудаас салсан нь болсон гэж би бол бодож байна. Тийм найзууд чинь найзууд биш байхгүй юу? Учир явдал юу вэ гэхээр одоо тэр охин эхлээд манай одоо багийн сэтгэлээ илчилсэн байна шүү дээ. Тэгээ зориг гаргаад тэгэхээр тэр багийн тэр сайн найз тэр хоёр охины хооронд угаасаа ямар ч юм болох боломжгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээ манай багийн ч гэсэн өөрөө уг нь бол сайн байсан байгаа байхгүй юу? Тэгээ багийн сайн найз нь төрүүлээ сайн гэдгийг хэлсэн учраас багийн найзаагаа хүндлээд би сайн гэдгийг хэлдэггүй байсан юм шиг байна миний бодлоор. Тэгээ ялчгүй тэр охин сэтгэлээ илчилсэн учраас манай хүн ч гэсэн зүрхээ барьж дийлэхгүй. Тэгээд ерөнхийдөө бас ингээд өөрийнхөө бас зүрхийг нууж чадахгүй. Тэгээ ер нь л би ч гэсэн чам цай ингээ ярилцаад тэгээ хоёр хайртай хүн ер нь бол болж бүтсэн байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд нэг ийм явдлаас болж тэр бүхэл бүтэн ингээ найзын харилцаа сална гэдэг бол тэр бол яг бол сайн найз бол бас биш байна. Зүгээр ингээд маш сайн ойлголцоод ядаж ингээ хэсэг гомдлоо гэхэд буцаад нийлэхээр л байх миний бодлоор хэрэг сайн яг сайн найз байсан бол нөгөөхнөөсөө сэтгэлээ татаад ч юм уу. Тэгэхээр хоёулагийн ингээд санал юу зүрэлдэж байна. Би болохоор багийн маань сайн найз нь бол сайн найз байсан байна гэж бодоод байгаа байхгүй юу? Яа тэгэхээр окей чи үерхээ гэд ингээд зайгаа тавиад өгчөж штэ. Тэгээ зайгаа тавиад өгч өнгөтэй мэдээж ирэг ингээд тэр хоёр үерхэж яхахыг тэр найз нь нөгөө охинд ингээд амар сайн юм чинь өдрө болох ингээд нүдээр хараад ах. Тэг ингээд мэдээж найзууд юм чи хамт биш штэ. Тэр бол ингээ амар хэцүү учраас тэрийг мэдээд за хоёр ингээд аз жаргалтай үерхэд явдаа. Баяртай шүү хаанууд байна. Тэгээд ер нь бол явуулсан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Гэтэ зүгээр тийм юм байсан гэж бас магадгүй юм. Чи болохоор багийн тийм яг ингээд байр сууриас бодоод хэлж штэ. Яна уучлаарай багийн гээд нэр өгцөн. Гэтэ ингээд нэрийг нь олон нийтэд яаж болохгүй болохоор чиний найз чинь бас ингээд айгүй сайн найз байсан юм шүү гэж бол би бодогдлоо. Та хоёрт ингээд окей гэд чамд нэг заалгаад байна. Тийм. Би бол тэгж бодлоо. Тийм байна. Бас наач их бас зөв point гарч ирж байна. Тийм ээ. Би бас илүү нөгөө нэг захиа бицэн хүнийхээ талаас ялтчихгүй харчлаа л да. Тэнгүүд яг тийм байсан байх магадлал өндөр. Тэгтээ тийм болохоор одоо ганц шийдэх асуудал нь манай хүн чинь манай хүн угаасаа найз өхнөөс одоо салцсан юм шүү дээ. Тэгэхээр буцаад нэг найзтайгаа нэг уулзаа тий хуучны дурсамжаа нэг ярилцаад үзвэл бас яад юм бол харилцаа сэрэгдэм бол яад юм бол эсвэл бүр уур нь хүрээд би илүү удаан хайрлах байсан ёо. Тэгэнгүүтээ одоо зөхөө болчтой болоо. Тэгээ одоо ингээл эн чин яг сэтгэлд нь үлдсэн зүйлсүүдээ л бичиж байгаа шүү дээ. Тэг хүн ер нь л
Тэнгүүд энэ багшийг бас ярьж орж ирсэн бол багш бол бас сэтгэлд нь юм үлдээсэн л юм шиг байна. Надад ч гэсэн амар тэнэг санагдах байсан. Танд яг ямар хамаатай гэж бол дотроо бол жоохон бодох байсан. Нэг юм багшийн үгт нэг арай жоохон хүнд тусдээ штэ тий. Тэгээ тэр багш магшийн үг мүгээг бол хаяа нэрээ. Угаасаа багш хүн гэдэг чинь ингээд нөгөө нэг хүүхдүүдийн тэ хооронд ямар ч юу болж исэн гэсэн ингээд яг голд нь төвийг баримтлаад ингээд айл талд нь тэ айл талыг нь сонсож өгөөд ийм байх хэрэгтэй ер нь позишн гэж бодоод байгаа хгүй би. Тэнгүүд яг ингээд хүүхэд угаасаа ингээд янз бүрийн алдаа гаргана шүү дээ. Тэр болгон дээр нь ингээд шууд гиглэл анаал гэдэг чинь багш хүн бас тийм байж болохгүй. Ансисгийн мэдгүй л дээ. Тэгтээ нэг юм үг хэлсэн юм шиг байна тий. Нэг юм лаг багш болох гээд тий. Тэгтээ одоо яг юу гэж хэлснийг мэдгүй л юм л та. Тэгтээ тэр бол айгүй буруу сонголт байсан л гэж бол надад санагдаж байна. Яг ингээд чамд ингээд хандаж хэлэхэд одоо өнгөрсөн юм өнгөрсөндөө үлдсэн. Тийм болохоор өнгөрсөн юмны ханаас би тийхстэй байсан юм болоо би ингэстэй байсан юм болоо гэж юусоо харамсаад ирэхгүй. Тийм өнгөрсөнд болсон үйл явдал ч юм уу те нэг юм сэтгэл шаналгасан одоо хүн болгоно нэг тийм үйл явдал байдаг штэ. Их тэгчгүй явдаа гэл те. Би энийг ингэчгүй явдаа. Ингэсэн бол өөрчлөгдөх байсан болов уу ч юм уу те. Тиймэрхүү бодол угаасаа хүн болгоно байдаг. Да ялангуяа хүмүүсийн харилцааг илүү бодъё л доо. Харилцааг бодонгууд би ярилцсан болвол бит хоёрын харилцаа илүү дээрдэх байсан болов уу ч юм уу те. Тийм нөгөө эргэлзээнүүд амар их гарч ирдэг л дээ. Надад ч гэсэн гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэний хамгийн зөв сонголт бол ерөөсөө ярилцгал ах. Чи юм уу хүн болсон ч бай. Энэ хүн намайг ингэж бодсон юм байна гэд нэг сэтгэлээ тайвшруулах нь бол зүг баха. Дотор бодогдоол яана тэр үедээ тийм одоо хүмүүс наа юу гэж бодож байгаа ч юм уу те. Тэр намайг юу гэж бодож бол би тэр үе тгээ хэлсэн штэ гэл маш удаан шаналал бодоод идэг. Тэгтэл тэр хүн яг үндэ миний талаар бодож байгаа ч юм уу ч юм уу те. Хүн ер нь хүний талаар 5 минутаас дээш боддоггүй гэсэн тэр бол үнэн л дээ. Гэхдээ хичих булчиргаагаа илгэндээ наагаад чамаагүй нэг ярилцаад авахыг хүсэжсэн ч бай хүсээгүй ч бай нэг хариултаа бол авцсан нь бол сэтгэлд бол хамаагүй дээрлээд. Ирээдүйд энэ хүнтэй сунаа гэсэн хүний олон олтол ингээд олон үерхлүүд олон ийм хүмүүс гарч ирэх бах. Гэхдээ яг ингээд амьдралын найз гэж байдаг шүү дээ. Насан туршийн найз. Хичнээн 10 жил болсон ч гэсэн ингээд гоё найзтай байдаг. Надад ч гэсэн тийм найзууд байгаа. Тэр найзууд нь яг ингээд тунж үлдээд харилцаанд ингээд сэв суугаад уулзахгүй ч юм уу хэрэлдсэн уралцсан юм гарсан ч гэсэн эргээл ингээд яг зам мөр нийлдэг те. Ийм найзууд ер нь байдаг амар чухал болохоор найзтайгаа заавал ярилцаад үзээрэй гэж хэлмээр юм тий. Яг зөв миний бодлоор бол тэгэл тухайн цаг үед ийм жижиг зүйлийг тий сайн найзууд байсан бол юм ярилцаад окей болчих зүйлийг тэгж бүр хүний ганцаар дуулан барин бүгдээрээ оффдороо нийлж хайсан болвол тэр хүмүүс бол найзууд биш ээ. Угаасаа хүний амьдралд яг нөгөө найз охин бас дахиж гарч ирдэг гэдэг шиг угаасаа найз нөхөд гарч ирдэг. Одоо энэ хүн ч гэсэн цаанаа дахиад өөр шинэ найз нөхөдтэй болцсон л байгаа. Оюутан ангийн ч юм уу тий ажлын ч юм уу найзуудтай болцсон байгаа. Тэд нартайгаа гоё байж болно. Заавал өнгөрсөнтэйг зурлалт чи яах юм бэ? Яаж ганцхан удаа уулзаад үзээрэй л гэж хэлнэ. Тийм ээ тийм. Ганцхан удаа уулзаж үзээд нөгөө тухайн хүнтэй ямар ингээд бодолтой сэтгэл зүйтэй байгаа. Тэрийг нь яаж сонсож үзээ тэгээд тэндээсээ шийдээрэй. Үгүй үнэхээр чиний одоо өөрийн сэтгэл чинь тэгээ за өнгөрсөндөө орхиж чаднаа тий ирээдүг рүү хараад урагшилж чаднаа гэх тэрэндээ бэлэн байх юм бол хамаалга. Гэтэ үнэхээр ингээд би тэр үед найзуудтайгаа гомдоосондоо ингээд амар хэцүү байгаад байх юм бол ганц удаа яжиж ярилцаад үзээрэй л гэж хэлмээр. Холын харилцаа ер нь жоохон хэцүү байдаг гэдэг дээ шүү дээ тий. Ингээл жоохон энэ дээр хэрүүл оруулъя гээл тэгэл охин ингээл уйлж мөлал. Тэрнээр л хэд ер нь бол маргаангүй хэрүүлгүй харилцаа гэж та бараг л байт юм болоо да байхгүй хаа. Тийм болохоор тэрийг мэдээж ингээд ярилцаад гоё шийдээл ингээл харилцааг бол тэгжэл авчихгүй бол энэ уйлаг онших наймалатын салыг гэл ингээд ах юм бол гоё харилцаа үүсгэж чадахгүй. Тийм. Надад энэ захиаг явуулсан залуутай нэг л санал нэгдээгүй зүйл байсан. Одоо миний дотрыг жоохон гижигцэн гэх юм уу? Хол байж авах хугацаанд аюух маргалдаг гэсэн гэдэг жаа байхгүй юу? Тэр чи одоо 3 сарын хугацаа ахна шүү дээ тий. Ийм холын харилцаанд бүр үйл ойлголцол амар их гардаг тий. Ер нь найз охин, найз залууч биш. Ер нь гэр бүл одоо бүхэл хүмүүс ер нь ингээд хол байхдаа ер нь бол маш их
маргалддаг үйл ойлголцол үүсдэг. Тэгээ дээрэс нь эмэгтэй хүнийг ингээд уйлах царайг нь харахаас дургуй үрээ залхсан гэдэг жаа байхгүй юу? Эмэгтэй хүн чинь яахав дэ зайлуул ингээл хайрлуулахыг хүсээл те скол эрхтлээл уйлж жагаан л тэрэлдэ би бол тэгдэг. Тэгээ тийм бол ер нь эмэгтэй хүн чинь ингээд хүлээгээд ичтэй өөрөө болохоор ингээд бардан зантай би өстой нэг гоохгүй мохгүй гэл яг ингээ аман дээрээ болохоор чи надад хэрэггүй мэггүй гэж байгаа ч гэсэн яг цаад ингээд сэтгэлтэй болохоор чи намайг дахиад жоохон гуйчлаа. Тийм ингээ шал өөр эдэн штэ. Тийм учраас хэрвээ тэр охин чамаг гэсэн сэтгэл бас хэрвээ одоо үлдсэн байж магадгүй. Тийм учраас тэр охинтой бас дахиад ярилцаад тий. Хэрвээ чи өөрөө нийлмээр ах юм бол тэр охин үгүй өстой би чамд гомцсон чи надад хэрэггүй мэггүй гэжсэн ч гэсэн жоохон чи өөрөө хэрвээ сайн юм бол хайртай юм бол жоохон араас нь гүгээд үзэрээ гэлчүүлээд юм бол яг миний бодлоор зүгээр уншихад манай залуу бол одоо сайн байхаа болцсон юм шиг байна уу? Зүгээр л ямартай ч гимшдэг нөгөө ингээд хичээж те найс нөхдөөсөө салан барин авч үерхчээд тэр чи одоо амар спешиал шүү дээ те. Спешиал шүү дээ те. Хүн болгон ингэж одоо ингээд сайн найзынхаа одоо юм гурвалжин дотроос ингэж найз өхөнтэй болох бас ховрол тохиолдол л доо. Тэгээ тийм болохоор яг тийм тохиолдол гараад ирсэн учраас ингээд сэтгэлд нь амар юм тод байдаг хаа. Тэгээ тийм болохоор ийм нөгөө нэг нэлийн хичээж авч үерхсэн болохоор гимсэн сэтгэл нь айгүй өндөр байдаг юм шиг байна. Миний бодлоор. Тэрнээс биш айл хэдийн залхацаан гэл зүгээр одоо бичиж байгаа нь ер нь л угаасаа л залхацсан учраас салах шийдвэрийг өөрөө гаргаж дээл гэж би бол бодоод шин. Зөвлөдөө хоёлаа ч одоо тэгэл тэр хүн үнэхээр сайн байвал очиод уулзаарай. Хэрэв үнэхээр залхсан болвол тэр хүн ч одоо чамайг айл хэдийн марцаа. Тэгээд дахиад өөр хүн гарч ирээ те өөр хайрлах хүн гарч ирээд нөө нэг хаалга хаагтад дараачийн хаалга нэгтгэдэг зам нэгтгэх нь зам юм яа за sorry нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгтгэх нь одоо зам шүү дээ. Тийм учраас тэрэн дээр бас нэг тэгж амар сэтгэл санаагаа зовоогоод байлгүй те. Ер нь аль тэр хүн ч гэсэн аль хэдийн марцсан байх. Тэгээд яг нэг юм хаяа дурсдаг дурсамж нь болоод үлдсэн байх гэж бол найдаж байна. Тэгтээ чамд ингээд нэг зүүнний зүй байгаад байдаг болвол ер нь бол уулзаад бас нэг ярилцаад үзсэн нь бол зөв баха. Тийм. Гэтэ яг зөвөр яг энэ үйл явдлыг бодоход бол хамгийн чухал зүйл нь нэг энэ залууч муу залуу биш байна. Ер нь хинч муу тийм байд хүн муу байсан биш байна. Тийм хинэж буруу байсангүй. Зүгээр үйл ойлголцлууд байж магадгүй гэж л таамаглагдаад шүү дээ. Тийм болохоор нэг тэгж амар сэтгэлээ зовоон өдөр шөнөгөө түгших асуудал бол биш л шаналал тийм бодоол тийм. Тэгж өөрөө шаналаад байх шаардлага байхгүй л гэж юу нь бодож байна. Тийм болохоор ингээд өнгөрсөн юмыг одоо өнгөрсөнд нь орхиод тэгээд ирээдүрөө ингээд гой хараад алхах хэрэгтэй юм болов уу гэж бас зөвлөмөр байна. Шүү. За тий эцсийн зөвлөгөө байна уу? За эцсийн зөвлөгөө гэх юм бол ер нь манай захиа хариулсан залуу маань ч гэсэн цаашаа зөндөө олон ингээд гой хайруудтай уулзах байхаа, гой хайртай уулзах байхаа гэж бодож байна. Тийм болохоор тийм зөвхөн энэ удаагийнхаа одоо ингээд болж өнгөрсөн үйл явц дээр ингээд сайхан суралцаад за би илүү одоо ингээд шийдвэр гаргахтаа сайн бодох ч юм уу, эсвэл хэний үнтэй зөвлөдөг ч юм уу те. Дараа нь ямар үр дүн гарах вэ гэдгийг сайн бодож байгаа шийдвэр гаргасан дээр юм байна гэдэг ч юм уу. Энэ удаа болсон энэ алдаанаасаа суралцаад ингээд улам хөгжөөд дэшээ ахаад явах юм бол илүү одоо амжилттай тэгээд дээрээс нь гой харилцаануудыг ингээд авч үлдчих чадах юм болоо гэж юу нэг хэлмээр байна. Зүр сая бодлоо. Яа тэгэл харилцаагаа тасалсан нь мууч гэсэн бараг яг хамгийн өрөвдөлтөд үлдсэн бараг сайн найз юм шүү дээ. Сайн найз охин хоёроос хоёулангаас нь ер нь болчихж байгаа болохоор
Тийм. Гэтэ тэр ч гэсэн одоо сэтгэлээрээ бол идгэрсэн бах уу, аль хэдийн өөр өхөнтэй үерхэд те аз жаргалтай үерхэд салаад явж байгаа хөө гэх. Тийм. Тэгэхээр зүгээр яг энэ асуудал бол бүр тийм амар тийм шонзон саналцаал те ингээр бол асуудал ерөөсөө биш, амар хөнгөн асуудал ах уу. Зүгээр яг ялчгүй жоохон байсан учраас л тийм сэтгэлд нэлээд тод үлдсэн тийм гэмшилтэй санагддаг байж магадгүй ах уу. Миний бодлоор зүгээр яг өөрийнхөө мэдрэмжийг л тагсан юм шиг санагдаж байна уу. Тэгээд яахвэ бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал шүү дээ. Тийм учраас одоо энийг мартаад тэгээ цаашаа гоё алхаж эхэлсэн дээрх үү. Хойдолтой уягдаал байгаа тахгүй тий. Тий. Би нэг одоо тип хэлж хөө. За тийм ч гэж өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Тийм мэдээж өмнө нь хэлсэнчлэн энд ингээд мэйлээ гаргачээ. Тэгээ энэ мэйлээр та бүхэн өөрт ингээд сэтгэлд ингээд хэцүү байдаг зүйлсээ бидэнтэй хуваалцаарай. Тэгээд аль болох өөрт ч хань болохыг хичээх болно. Тэгээ бид хоёр өөрсдийнхөө бодлыг бас хуваалцах болно. Тэгээ давхрын аваад гээхийн гээгээрээ гэж хүмүүстэй хэлмээр байна. Бичлэгийг минь үзэж байгаа хүмүүс бас доор комент үлдээгээрээ те иймэрхүү зүйл тулгарч ирсэн үү, тэр үед бас яаж шийдэж ирсэн бэ? Тэгээд энэ захиа хариулсан хүнд маань бас гоё эерэг комент үлдээгээрээ гэж хүсмээр байна. За тэгээд өнөөдрийн дугаараа өндөрлөх үү. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай, захиа хариулсанд баярлалаа. Баярлалаа. Баяртай.